За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр Америкт хэрхэн компани үүсгэх вэ гэсэн хичээл орно. Мөн татврын дугаар яаж авах вэ гэсэн хичээл орох гэж байна. За Bizek гэдэг бусад орны хүмүүс Америкт компани үүсгэхэд тусалдаг компани байгаа юм. За энэ даалын Powered by Inkfile гэдэг маань бүх бичиг баримтаа Америкт үйлчлэг үзүүлдэг газар байгаа юм. За хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ утас руу залгаад асууж болно. За эхний нүүрэн хэсэгт маань бол компаниа сонгох, мужаа сонгох сонголтууд гарч ирнэ. За энэ дээр бол компани учраас LLC-г сонгоод мужаа сонгоно. За Америкт бол 2-3 татвар төлдөг муж байдаг. Үүний одоо миний санал болгож байгаа бол Delaware байна. Delaware гэж сонгочхоод, мужаа сонгочхоод доор нь бол одоо үнийн тариф гарч ирнэ. За энэ дээр бол 3 багц байгаа. За үндсэн болон стандарт, премиум гэсэн багцуд байна. За үндсэнд одоо юу орох вэ гэхээр энэ зөвлөснүүд нь орно гэсэн үг. За энэ нэг форм бүгэлдэг нь бол энэ дээр ороогүй үндсэн хэсэг дээр. Стандартт бол орсон байгаа. За татврын номер бол үндсэн хэсэг дээр ороогүй. Хэрвээ нэмэлтээр авбал $70 гэж байна. Стандарт багцад бол орсон учраас $199 орсон байна гэсэн үг. За тэгээ 3 багц гуруулаа. Улсын хураамж авна $143. За хэр удажж одоо хүсэлт маань болох вэ гэхээр 5 basic стандарт 2 багцууд 5-7 хоног болоход премиум бол 2 өдрийн дараанаас болчихно гэж яаралтаараа бол премиумыг та сонгож болно гэсэн үг. За хэдүүлээ бол стандарт багцыг сонгоод үзье. $199 дээр $143-ыг нэмээд нийтдээ бол $342 болж байгаа юм байна. За тэгээ дараагийн утас руугаа шилжээ. За энэ дээр бол компанийн нэрийг та бичнэ. За энэ бол үнэгүй учраас ингэ сонгоо явуучих. За энэ бол хугацаагаа та яаралтайгаар бол нэмэлт $50 төлөөд 2 өдрийн дараа авна гэдгээ сонгож болно. Эсвэл 5-7 хоног хураамж нэмж төлөхгүйгээр ингэ сонгож болно гэсэн үг. За энэ дээр бол та өөрийнхөө мэдээллийг оруулж өгнө. За дараагийн утас руу оръё. За энэ дээр нөгөө Америкт байх хэвээр хаягийн баталгаажуулалт сар бүрийн $29. Энийг бол сонгоно. Зайлшгүй хаягтай байх хэвээр. За энэ доотлолт нь бол өөрийнхөө одоо амьдарч байгаа гэрийнхээ хаягийг буюу иргэний үнэмлэх дээрх байгаа бүртгэлтэй хаягаа оруулж өгнө шүү. За гэрээ хаягаа ингэж оруулсан. За zip code гэхээр хүмүүс мэддэггүй. Энийг яаж авах вэ гэхээр Google Map дээр та гэрийнхээ хаягийг оруулаад search хийгээд гэрээ хаяг дээр чинь 5 оронтой код гарч ирдэг. Энэ кодоо оруулахад болно. За тэгээ алхам бүрд юу танд ингээд саналууд ирээл байна. Та энийг сонгох уу, ийм үйлчилгээ байна гэд. За одоо бол энэ шаардлагагүй учраас no thanks гэдгээ сонгож. За хүсэлт явуулахад нэг хүн хэдэн хүн явуулж байгаа нэг хүнээ сонгоод хувь хүн компани юм уу аль нэг гэдгээ сонгоно. За бид нар бол хувь хүн учраас хувь хүнээ сонгоч гэсэн үг байна шүү дээ. За тэгээд компанийнхаа Америк дэх хаягаар учраас доотлоо сонгоод нэрээ бичээд оруулчихна. За дараагийн утас маань хэрвээ та энэ агентлагийн сервис үйлчилгээ авах уу гэж байгаа. Хэрвээ авах юм бол 1 жил бол үнэгүй үйлчилгээ үзүүлнэ. Дараа жилээс бол $119 болно шүү гэж. За хэрвээ авбал эднийхтэй байнга холбоо явуулж бүх зүйлээ асуугаад холбоотой байна гэсэн үг байхгүй юу? За энэ дээр би бол хамгийн ихнийх нь би гадаад хүн байгаамаа. Ингээд надад social security number буюу татврын дугаар байхгүй гэдэг. Тийм ээ надад байхгүй гадаад хүн гэдгээ сонгоно. За энэ дээр бол одоо байгаа өөрийнхөө хаягийг оруулж өгнө. За энэ үнэгүй банкны их сервис авах уу энэ гэж байгаа. Энэ бол одоохондоо шаардлагагүй. Дараа болъё гэдгээ сонгож. За энэ ч гэсэн мөн танд нэг шаардлагатай биш учраас нэг битгээс сонгоорой. За энэ болохоор ингэж байгаа. Бизнес дээр гэрчлэгээ авах уу гэж байгаа. Онлайн бизнес эрхлэхэд бол гэрчлэгээ авах шаардлагагүй. Ямар нэгэн байр түрээслэхгүй учраас тийм учраас no thanks-аа сонгоно. Хэрвээ гэрчлэгээ авна гэвэл $99 байна лээ. За ингээд ер нь яг компани нэх хүсэлтэд бүртгэлээ хийгээд дууссан. Нийтдээ $371 болж шүү гэд хажууд нь ингээд мэдээлэл гарч ирж байна. За ингээд дараагийн алхам төлбөрийн системээ холбох, төлбөрөө төлөх. За энэ дээр бол өөрийнхөө төлбөрийн карт мэдээллүүдээ оруулчихна гэсэн үг. За ингээд төлбөрөө төлөөд
хүсэлтэд явуулчлаа. Амжилт хүсье.